шинжааны Монголын байхгүй хилээр гарсан дээр монголчууд амьдардаг байсан газар шинжааны өвгөний ховгсай гэж амьдардаг газар. Энэ газар нэг хоёр саахтай амьдарсан суудаг гэсэн юм. Тэгээд саахтай энэ хоёр залуунаас нэг нэгээ хайр сэтгэлтэй. Нэг нь болохоор одоо хилд аваад Монголын нутаг руу айлын нүүр гэсэн юм байна л да. Тэгэхээр нөгөө хинд байсан залуу нь болохоор залуу охин хоёлоо нүдний харьцаа биеийн хөдөлгөөнөөр ингээд харьцаа сурцсан. Тэгээд харьцаа сурчаад энэ ховог биелгийг намаар дагаад явна уу гэдэг ингээд намаар дагаад ийш ингээд явах уу? Эсвэл эндээ нам суугаад үлдэх юм уу гэх юм утгатай биелгээгээ нэг нэгэндээ харьцаа энэ биелгээ үүсгэн багтдаг шүү дээ. За тэгээ ховог биелэгтэй бас ижлэг тахимцаа суугаад за хоёр гарны үзүүр хатаа яг дээдлийн гарыг талхид харж байгаа тийм. За эндээс хатаа 1 2 3 4 ганцугаар 5 6 7 8 гэдэг ерөөсөй босохгүй. За буцаад нь үзсэн та 1 2 3 4 5 6 7 8. За эндээс буцаагаад доошоо 1 2 3 4 дахиад нэг за энэ хамгийн гол нь хатаа үсгийн юм байгаа шүү дээ. За үсгийн гэсэн за энэ 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 одоо тийштэй бага 2 3 4 5 6 7 8. За хоёр цэнэ надад 3 юм. За энэ 1 2 За эндээс иргэд за бие тойроо энэ хоёр хараад ингэж бие тойроо ингэж тойрч байна. За энэ биелгийг ямар хүмүүс биелж болох нь вэ? Юу гэж бодож байна? Эмэгтэй хос биелж болох юм шүү дээ. Эмэгтэйгээрээ. За энэ 1 2 За тийшээ за. 1 2 3